Улаанбаатар хүүхдийн театрын анхны уран бүтээл бол Сүлд модны наадмыг аварсан нь гэдэг жүжиг байла. Тэгээ энэ жүжиг нь болохоор My Little Pony гэдэг хүүхдүүдэд сайн мэддэг хүүхдийн киноноос сэтгвчлэн хийсэн ийм жүжиг байгаамаа. Энэ жүжигийг болохоор зэрэг бид ямар одоо цагаан хүүхдүүдэд хүргэе гэж зорьсон бэ гэхээр зэрэг хүүхдүүдэд энэ нөхөрлөл тий нэг нэгнийгээ хайрлах энэ үн цэнийг мэдрүүлэхийг зорж энэ жүжигийг бол бэлдсэн байгаа. Хүүхдүүдэд ийм амьд одоо жүжиг театрын үзүүлбэр өнөхөр айгу дутагдж байгаа юм шиг надад санагдлаа. Маш ийм халуун дотноор хашгирч те одоо ингэж шаагилдаж өөрөөсөө энэ жүжиг дотроо орж ингэж одоо хүлээж авч байна. Тэгэхээр одоо өнөөдөр эцэгчүүд хүүхдүүдийн зүгээр зурагтанд нь найдаад те хүүхдийн кинод нь найдаад үлдээждэг бол яг энэ амьд театрын энэ үзүүлбэр гэдэг чинь өөрөө бас амьд урлаг. Тэгээ энэ зүйл рүү ойртуулж өгвөл ер нь маш хэрэгтэй байна гэдгийг би хасан дашнаас хэлмээр байна. Улаанбаатар театр бол нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж байгаа энэ театр байгаа. Тэгээд бид одоогийн байдлаар бид ерөнхий найруулагчаар Улсын драмын Эрдмийн театрын найруулагч жүжигчин Солин тэргүүний ажилтан Болд Эрднийг урьж ажиллаж байгаа. Театр маань цаашдаа яг байнгын үйл ажиллагаатай явагдана. Тэгээд удирдлагын тоглолтуудыг бид төлөвлөсөн байгаа. Эрхчлөлд хүүхдүүдэд зориулаад яг хүүхдүүдийн дуртай тэр ямар хүүхдийн кино, ямар үлгэрийн бааtruудын тэрнийг нь тайзнаар амьлуулах ийм л зорилготойгоор ер нь ажиллана гэсэн бодолтой байгаа. Энэ удаагийн тоглолтондоо бол Улаанбаатар театр маань кинорлын дээд сургуулийн төгс курсны оюутнуудыг урьж бас жүжигтээ оролцуулж бүрэн хэмжээгээр тэд оролцож энэ жүжиг маань амжилттай тоглолоо. Манай театрынхаа одоо цаашдаа ч үйл ажиллагаа өөрсдийн уран бүтээлийг бас аль биесны зөвшөөрлөлтөөр хийх болно. Энэ удаагийн пони жүжигийг бид Монгол дахь одоо пони My Little Pony-гийн аль биесны одоо хэргийг авсан. B+ компанитай хамтарч тухайн компаниас зөвшөөрлийнхэн дагуу бид энэ жүжигийг тавьсан байгаа. Уран бүтээл дээр хамтарч ажилласан байгууллагууд байгаа. Үүн дотор Монгол контент, Монголын одоо харилцаа холбооны газар, Mobicom, Brick House гэх мэт байгууллагууд хамтарч ажилласан байна. Гарын бэлгийн хувьд бол тийм бид хүүхдүүдэд бас бэлгээ амьд одоо бидний жүжиг үзүүлснийхаа дараа бас бэлгтэй байгаа юм л тэ. Бэлэг маань юу яах вэ гэхээр хүүхдүүдийн дуртай ам тутнаас гадна хүүхдүүдэд бид нар бас өөжтэй хэрэгтэй зүйлийг бас үлдээцтэй юм өгье гэж зорьсон байгаа. Үүн дотор Понигийн комик ном мөн ногоон комик номыг бас өгсөн байгаа.